гэрээсээ гарч байна. Онгоцны буудлыг авах гэж байна. Өнөөдөр өдрийн шигтгэл нэг баяртай болдог. Аэропорт дээр үлссэн. би сая чикэний хийсэн онгоцоо оруулахыг хүлээгээ байж байна. Өнөөдөр цастай өдөр байна. Монгол нэрээ их цас сурсан байна. Одоо тэнд яг орон нутгийн онгоц эсгэж байгаа шиг нэрийн Монголын ийм их цагаан цас байна. Байна уу? За, яах вэ? Баяртай гэх юм уу? Үгүй үсгүй мүү чи. Цагаараад ирэх юм уу? Шууд орчих юм. Бид чинь улаач нэг болчихсон. Тэсдэг хийж байгаа шүү. За юм. Үгүй живрээ шүү. Sie anderen Passagieren den Durchgang im Gang zu ermöglichen, während sie ihr Handgepäck verstauen. Онгоцноосоо бууга Франкфурт дээр ирчлээ одоо. Гутлаас сольж өмсрүүд явах гэж байна. Тэгэхгүй бол амар том гутлан өмссөн. Бид 9 цаг нисээд одоо дахиад 4 цаг гэрлүүг явна гэхэд гайгүй харагдаж байна уу? Хадраагүй ч гэж. Сая юунд гал тэргийн цугаад нөгөө зорлогчаар нь Германаар ирсэн чи амар эвгүй санагдчих шүү дээ. Өглөө 9 цаг дислэг бараг 10 цаг. Тэгээд нэмэх нь 6 цагийн богоноор явал хоцролттойгоо нийл. Эцэст нь би амьд гарч чадлаа. Гэртээ эцэст нэрлээ. Бараг ойлгохны бүр амар. Тэсээ минутыг хараа бруулам болт. Йоо. Би чадсан. So hi vlog. За ямар ч тач би гэртээ ирсэн байна. Та бүгдээ харж байгаачлан. Тэгээд ер нь ирснээс хойш чимдаана бараг задлаагүй 5-4 хонсон бах. Яагаад задлаагүй гэхээр эхний ээлжинд хүн жоохон хямрдээ мэн. Гэтэ явчаад ирээд яг хуу би хүн дотроо жоохон ирч хүч аваад ирнэ гэж босцсон боловч яг ингээд жоохон гэрээ санаад буцаад жоохон нөгөө тассан байгаа сэтгэлээрээ гэрээ жоохон санаад хилдэм мэн. Тэгээ тийм болохоор бүр ингээд чимдаана задлах, чимдаана янзлах ямар ч мотивац байсангүй. Тэгээд өнөөдөр ямар ч тач та бүхэндээ энэ бичлэгээр чимдаана задлж харуулъя гэж бодлоо. Тэгээд юу Монголоос юу авчирснаа бас харуулна гэж бодлоо. Ажил болон таньдаг хүмүүстэй дандаа энэ шоколаднаас авсан. Golden Gobi-гийн айгу хүүхэн дээр нэг юм манай нөгөө ястан үндэстнүүдийн төрлүүдийг битсэн байгаа болохоор надад айгу хүүхэн санагддаг болохоор ингэж авсан. Энэ ч тэрнээс авсан. Тэгэхгүй задлаад ийдсэн.
энэ жил амжилт таахгүй яг өмнө жил хамсаж үзсэн. Бүр анх удаа юу ч тэрнээс өмнө тоодгүйсэн тэгсэн чинь айгүй хүүхэн хамттай мэлээ бүр амар нөгөө манай Германд байдаг таньдаг хүмүүс маань Голлингобыг шоколаданд айгүй дуртай. Тэгээд ийм 60 ширхтээ гэлүүдээ дотор 60 ширхтээ ийм шоколадаас авсан. Мэдээж зөв артны үрлээ авчирсан. Энэ бол мэдээж хайр юм. Тэгээд энийг манай их чүгсэн юм Голлингобыг миний ойлгосноор дотроо ийм юутай нэг юу гэдтэй черри мэритэй нэг юм дарстай шоколадууд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг амттай юм шиг үлээ. Би өгөн яг өөрөө дуртай ахгүй дээ. Өөрөөс авч явна гэж бодсон боловч олдоогүй ч гэжтэй яг тухайн үедээ би надад цаг байгааг гэсэн болохоор ингээд төстэйгээс нь авсан. Гэхдээ амт нь бол дэжгүй юм шиг гэхдээ яг өөрөөсөө нэг амаргүй. Тэгээд яг ийм цаа авч явъя гэж бодоо. Би нэг юм амар цай сүтээ цайны хүн бишлээ. Гэхдээ яг заримдаа нөгөө тахлаа муудаад биемийн өвдөөд байвал энээс уурчвал гэж бодоод би авчихсан. Тэгээд амар гоё юм болсон. Монгол буцаад энд харагдаж эхэлж байгаа мэлээ fresh fry. Би энд жоохон бахта бүр амар дуртайсан байхгүй юу. Тэгээд буцаад олж чадсан. Ийм халбаг шар тус авсан. Говийн хийцтэй цай. Талын Монголын юм авьяастай тэгээд юм будаатай төрлүүд гарсан юм билээ шүү дээ. Тэгээд тэрнээс авсан. Хомдо төрлийн олдгүй ямар ч тач талын Монголоос авсан. Бисээ бичлэг хийжсэн чинь манай ажлын их хаалганууд ээ. Тэгээд юм хэлсэн гинэ. Тэгээд юм хэлчихдэг юм. Яа энэ бол үнэхээр хайр бүр энийг идээд би бүр ханаад хүрээд тэгээд энийг эзэн дараа би шууд зүгээр болдог за. Энэ бүр амар гоё амттай. Монголоос хүн ирэхтэйвэл энийг заавал аваар энэ бүр амар гоё амттай. Дотор нэг ясных нь шүлний яг юм жижиг хэсэг байдаг. Тэгээд тэрийг унгууд шууд ядаргаа чинь тайлх амар гоё. Мэдээж дахиад аруу. Тэгээд манай би тэгтээ бас задлаад ийдсэн. Айгу хүүхэн амттай юм билээ хуршхан гээд дотор нь ингээд цөмчөн самарнууд байдаг. Би чокобе авчихсан байхгүй гэдгсэн чинь савн жоохон зайзлээ. Тэгээд яалччихгүй ингээд задлахаас өөр аргагүй болоод юм чокопай юм задлагдсан маа. Козу авснуу шоколад. Тэгээ ингээд хоёр алой авсан. Нөгөө би энд нөгөөсөө ингээд хойшоо ингээд жоохон гээлтсэн юм шиг янзлмаар санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ тэнгууд ингээд гэлээр ингээд түрхэнгүүт чи амар хатаад байдаг шүү дээ. Тэгээ тэнгууд алой түрхнэнгүүд аюу хөөрхөн ингээд нэг ус гэмтэхгүй байлгаад байт юм билээ. Тэгээ тэрэн зориулаад хоёр алой авчихсан. Тэгээ өсний юу авчихсан. Тэгээд бичлэгээрээ дамжуулж ихтэй хайртайгаа хэлээ. Энэ их хайрыг чи яаж тааж явандаа л гэж дүүн бодож юм да. Нэгт яг нөгөө энд нүүрний продуктууд аюу үнэтэй байдаг шүү дээ. Нүүр цэвэрлэгээний продуктууд. Тэгээд тэгсэн чинь намайг очиход ингээд аваад бэлтцсэн байсан ёо. Хайраад игээд миний баг 2 жилийн хэрэглээ гэсэн үг байхгүй юу. Баярлаа гэд бүр ингээд надад бүр хэлэгч олдохгүй юм бүр амар баярсан нь бол ингээд дандаа. Тэгээ энэ болохоор юм баалам тосон нүүр цэвэрлэгч. Серум 2 серум. Ингээд бас юм эсэнт. Тэгээ нарны тос. Тэгээ нүүрний тос. Ёо бүр хайр юм аа. Тийм юу гэсэн үнэштэй тийм ингээ бас тийм ампул өнөр тэгээ энэ бүгдийг дахиад өгсөн гихчтэй маш их баярлаа хайртай шүү гэж хэлье. Тэгээ энэ нөгөө хороолын ачтал ихтэл хүрээнд доороос авсан аюу хөөрхөн ийм сүнээр ажлынхандаа авъя гэж бодоод тэгээд ийм сүнээр тавсан. Тэгээд ерөнхийдөө миний Монголоос авчирсан юмнууд бол нэг иймэрхүү юмнууд авчирсан. Тэгээд ямар ч удаа цаашдаа би сурах ёстой болохоор жоохон сэтгэл готрлаад аваад цаашдаа хийх юмнуудаа хийгээд явна гэж бодож байна. Тэгэхгүй бол жоохон асуудалтай. Тийм болохоор ямар ч хүчтэй байх хэрэгтэй. Тэгээд ямар ч влогороо та нарыг цаашдаа таслахгүй хичээнэ. Хайртай шүү. Тэгээд би нөгөө сүүлийн хэдэн хоногтоо ерөөсөө юмнуудаа бэлдээд амар завгүйсэн байхгүй. Тэгсэн чинь манай их амар хөөрхөн. Миний ингээ хувцснуудыг бүгдийг эндүүдэд ихэхэд миний чемоданыг янзалсан байсан. Тэгээд энэ мөчийг ашиглаад би өөр хажууд нь хийлж чаддаггүй байхгүй юу. Нүүрэн дээр нь жаах ичээд тэгээд ямар ч тач ингээд намайг ингээ амар халамжилж ингээ гоё юм дандаа авч өгч
дандаа ингээд нүүрний маань ингээ гоё юм эднүүдийг цэндээ авч өгч нүүрийг маань дандаа ингээ харчилж дандаа санаа тавьдаг хичтэй дүндөө хайртай шүүгээ хэлье.